За Монгол улсын байнга төвөөс их бодлого ба Монгол-Европын харилцаа сэдвүүд туулзалт хэлэлцүүлгийг стратегийн судалгааны хүрээлэн холбооны бүгд найрамд Герман улсын Конрад Аденауерсан хамтран зохион байгууллаа. Өнөөдрийн хэлэлцүүлгээр дотоодын эрдэмтэн судлаачид Ахмад дипломатуудын төлөөллийн оролцоотойгоор байнга төвийг сахих бодлогыг онол практикийн хувьд олон улсын туршлага алдаа оноог тунгаан хэлэлцүүллээ. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Монгол улсын байнга төвийг сахих тухай хуулийн төсөл улсын хуралд өргөн барьсан хугацаатай давхцаж эрдэмтэн судлаачид дипломатууд энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн ач холбогдол болоод хэрэгцээ шаардлага бас тулгарч болох сорилт бэрхшээлүүдийг дүгнэн хэлэлцэж санал бодлоо солилцлоо. Бүс нутгийн болон глобал түвшний даяаршин түвшний асуудалд холбоотол явж байгаа. Энэ бол манай улсын үндсэн хуулинд угаасаа маш тодорхойгоор бид нар нээлттэй байх ёстой. Олон улсын асуудал руу ойрхон байх ёстой. Өөрөөр хэлбэл 20 дугаар зууны бид нар гашуун туршлагын шүү дээ. Нэг талд нь ороод тугаан амируулаад авчихсан. Тэрнээс болоод хаалттай улс болсон. Одоо бид нар нээлттэй арчилсан улс утгаар бол энэ бол нэг том зарчим байна. Энийг харах. Хоёрдугаар энэ даяаршил гэдэг чинь өөрөө бол аль болохоор асуудлыг энхийн замаар шийдэх, тайван замаар шийдэх, аль болохоор тэр дайм мөрөглөөс хол байх гэсэн юм байдаг. Тэгээ гуравдугаарт нь бид нар чинь түрүүн миний хэлсэн бол арчилсан улс учраас бол энэ дэлхийн нийтийн урагшаа тамиулсан үнэт зүйлсийг бид нэ баримжуулах ёстой. Тэгээ энэ зүйлүүдээр тулгуурлал аваад гэх юм бол бид нар бол энэ төвийг сахих статус руу орох нь бол ер нь алсыг харсан бодлого байх гэж бид нар харж байгаа. Аливаа бодлого шийдвэр санаачлаг хоёр талтай байдгаас гадна олон нийт академик төвшинт ч гэсэн өөр өнцгөөс хүлээж авдаг. Манай иргэд олон нийт болоод эрдэмтэн судлаачдын дунд ч мөн Монгол улс баримтлаж ирсэн төвч бодлогоо заавал байнга төвийг сахих гэж олон улсад зарлахгүйгээр хэрэгжүүлсэн бол зөв зүйтэй байх болов уу гэсэн өнцгөөс хандах тал бас ажиглагдж байгаамаа. Зарим судлаачдын хувьд Монгол улс олон улсын харилцааны олон туйлд дэлхийн шинэ бодлогод дасан зохицож ураг шалгахаас бус түүнээс хойш ухарч байнга төвийг сахих нь буруу алхам гэж үзэж байна. Тэгэхээр Монгол улс байнга төвийг сахих энэ санаачлагыг бол бид нар маш олон талаас нь нухацтай бодох хэрэгтэй. Энэ бол ер нь одоо зарим судлаачид мөн одоо ерөнхийлөгчсөн өөрөө уулзалтан дээр ярьжсэн л та. Энэ бол гадаад бодлогод бол өөрчлөлт гарахгүй маа гэж. Тэгэхээр юмтэй бол үнэхээр одоо санал нийлэхгүй байна. Хууль боловсруулж гаргаж ийн гэдэг маань байнга төвийг сахих тухай Монгол улсын хууль боловсруулж байна. Хуулийн төсөл бол улсын хурлд өргөн барьсан. Энэ бол өөрөөр хэлбэл Монгол улсын гадаад бодлогын өөрчлөлт гарч ийн гэдгийг харуулж байгаа. Хоёрдугаарт бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах одоо юу бол энэ хамтдаа явж байгаа. Энэ бол Монгол улсын гадаад бодлого томоохон өөрчлөлт оруулахыг харуулж байгаа гэсэн үг. Олон улсын хүрээнд ялангуяа хоёр хөршийн хувьд Монгол улсын төвийг сахих статусыг ямар байдлаар харж байна вэ гэдэг дээр иргэд бас анхаарч байгаамаа. Хөрш орнуудын эрх баригчид энэ бодлогыг эерэг өнцгөөс харж энэ бол Монгол улсын бодлого учраас хүндэтгэн үзэж байна гэдгээ илэрхийлж байгаагаас биш эсэргүүцсэн хандлага одоогоор гараагүй гэдгийг судлаачид онцолж байсан.